нийслэл Улаанбаатар хотын том төслүүдийг 7 хоног болгоны 4 өдөр ярилцдаг. Ээлжит шуурхай хорд боллоо. Шуурхай хорд болгоноор нэг төслийг бас онцолдог байгаа. За өнөөдрийн шуурхай хордлоор бол Хүннү хотын олон улсын хот төлөлтийн үжил баримтлалыг боловсруулах, олон улсын нээлттэй сонгон шалралтын үр дүнг буюу олон улсын үзэсгэлэн арга хэмжээг энэ оны 11-р сарын 10-наас 14-ний хооронд Хангард ордонд зохион байгуулагдахаар байгаа. 2024 оны 6 сарын 5-ны өдөр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, мөн үүсэж байгаа энэ байгаль орчин, хүрээлэн буй орчин нөлөөлж байгаа нөлөөллийг бууруулах, олон улсын нисэх бодлыг төшгөлсөн шинэ хотыг байгуулах зорилгоор Хүннү хотыг улсын хурлын 76 дахь хотоор байгуулсан байдаг. Тэгвэл Хүннү хотын энэ төлөвлөлтийн үжил баримтлалыг Хүннү ухаалаг ногоон хот болох концептын түвшинд олон улсын хот төлөвчдийн дунд нээлттэй сонгон шалралтыг зарлах энэ шийдвэрийг Монгол Улсын засгийн газар гаргасан. За энэ засгийн газрын шийдвэрийн дагуу уралдааны зохион байгуулалт энэ оны 7 дугаар сарын 3-наас бүртгэл уралдааны зохион байгуулах ажиллагаа хуваарийн дагуу явагдаж байна. Ирэх 11 сарын 10-наас 11 сарын 14-ний хооронд 5 өдрийн туршид нийслэлийн Хангард ордон олон нийтэд нээлттэй байна. Энэ хүрээнд олон улсын үзэсгэлэн гарна. Энэ үеэр Улаанбаатар хотын дагуулх хот болох Хүннү хотын ногоон ухаалаг хотын үзэл баримтлалыг боловсруулах уралдаан болох юм а. Тус уралдаанд 21 улсын 43 баг бүртгүүлээд байна. 11 сарын 3-ны өдөр бүтээл авах сүүлийн өдөр юм а. Дээрх олон улсын хот төлөвлөлтийн 43 багаас 100-аад олон улсын хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд Улаанбаатар хотноо ирнэ. Энэхүү 5 өдрийн хугацаанд бүтээлээ танилцуулах, шалгаруулах арга хэмжээтэй мөн Хүннү хотын төлөвлөлтийн хөгжлийн мэргэжилтнүүд, сонирсон иргэд, бизнесмэнүүд, хувийн хөвшлийнхэн хамтдаа Хүннү хот ирээдүйд ямар хот болох гэж байгааг мэдхийн сацуу Улаанбаатар хот 16 мега төслүүдээ хэрхэн олон улсын түвшинд харж, илүү их олон улсын мэргэжилтнүүдээс шин санаачлаг гарч байгааг эндээс үзэж харах боломжтой. Зөвхөн Хүннү хотын төсөл биш, нийт Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа 16 мега төслүүдийн талаар мэдээлэл авах болон хотын ирээдүгээ харах бололцоо энэхүү эдгээр өдрүүдэд нээлттэй байх нэ.